Сайн байцгаана уу үзэгчтэй ингээд манай сурвалжлагын алба суглаан донтож бүх юмаа алдсан гих дуудлагын дагуу нэр бүхийн нэгэн буудал дээр хохирогчтой уулзахаар ирсэн байна. Ингээд хэдүүлээ хамт татгш орцгоё. Сайн байна уу дуудлагын дагуу? Өөрөө нөгөө сурвалжлагч бол. Тийм байна. Өртөө хүмүүс байна бол очсон шин. Тэгээд би дуудлага өгсөн. За бид нар ингээ өрөөнд дотор ороод ирсэн байна. За та тэгэхээр манай үзэгчдэрд өөрийгөө танилцуулаач. Намайг Ганс гэд. Гэхдээ би ч одоо ер нь заавал яг ийшээ харж ярих хэрэгтэй болов. Аагүй ер нь бол шаардлагагүй л дээ. Таныг Ингээ арчив. Одоо над бүлөрийн ч зарлагчгүй одоо нэг хичээд байх юм алгын цай. Нуугаад явах юм алга. Тэгээд зүгээр тайван ойлын чи сууж байгаа зүйл ярьчих уу? Оо тэгээ. Танд зүгээр гэвэл. За. За та өөрийгөө танилцуулаач. Намайг Ганс гэдэг. Тэгээ би суглаанд донтож хамиг юм алдсан байгаамаа. Ямар суглаанд донцсон юм болоо? И баримт. И баримтаа. Тий. Сонирхолтой. Тэгэхээр та ер нь яг яагаад хизэнээс и баримтын суглаанд донтох болсон юм бол? Тэр нэг гайтай өдөр надны юм одоо ер нь энэ жил өнгөрч байгаа шүү гэн. Би нэг найзаас мөнгө зээлж гээ гуйсан байхгүй. Тэгсэн чинь манай найз надаа мөнгө байхгүй гээд. Тэгээ би гэртээ орой байжсэн чинь намайг пив ууйг оройн дуудаа. Тэгээ би энэ яхаараа мөнгөгүй гэснээр пивтэй бидгүүлээ гэрт нь шаага оцсон чараа. Пивтэй байж дээ. Тэгээ би гомдоод чи яасан хогийн амтан би мөнгө гооход байхгүй гэснээр пив бол чамд байж гэсэн чинь. Үгүй андаа гинт арай би сулаанаас мөнгө очичоо тэгээ авсан юм аа гэд юм да. Тэгээ би харсан чараа ялцгаар и баримтаас 100,000 төгрөг хоцсон байсан. Тэгээ тэр өнгөрөө би авсан байсан. Тэгэхээр и баримтын суглаанд бүр донтно гэдэг чинь бас маш ноцтой асуудал шүү дээ. Тэгэхээр яг яагаад донтох хэмжээнд хүртэл явсан бэ? Харин тэр болохоор юу нэрхэдөө би тэгээд найзтай нэг итгээгүй тэгээд өөрөө үзье гэж удаад и баримт аппликейшн суулгаад яг авсан бараагаа жоохон уншуулж үзсэн л дээ. Тэгсэн чинь харин нэг өдөр 200,000 төгрөг очичтیں۔ Тэгээд тэрэнд ядж хагаад би 500 төгрөгийн юм авсан чинь 200,000 очиж байгаа байхгүй. Тэнгүүд нь л ингэж амьдарч болох юм байна. Энэ амьдрал чи яасан амархан юм бэ гэд тэгэл орсон. Тэгээд л миний амьдрал уруудсан да. Яасан бэ? 12 болцсон байж тээ өрөөнд цаг гараач. 12 болцсон юм а тий. Болцсон билүү? Мөнгөний Тийм нөгөө. шүү дээ. Эсвэл гараад өгчөө юм одоо. Тэгээ. За гараад өгчих яасан тасгаж. За. Дагаална. Тэгэхээр үзэгчтэй бид и баримтын суглаанд донцсон гэх нэгэн хохирогчтой ярилцлага өргөжлөлөө хүргэж байна. Та тэгэхээр и баримтын суглаанд донцсон гэдгээ яг хизэнээс мэдэж хүлээн зөвшөөрсөн бай. Яг хүн сул тал муудлаа ерөөсө хүлээн зөвшөөрдөггүй юм байл л дээ. Ерөнхийдөө би их баримт уншуулах тусам мөнгө хожих магадлал нь их юм байна гэж бодсон. Тэгээд хүнсээ цуглуулахдаа ч хүртэл нэг нэгээр нь уншуулдаг байсан. Ягаад гэвэл тэр чинь нэг дор авах юм бол нэг л баримт авна. Тийм болохоор нэг нэгээр нь уншуулж олон баримт авахын тулд би хүнс цуглуулахж бараг бүтэн өдрийг зарцуулдаг байсан. Тэгээд шуналлаасаа болоод тэр үед л ер нь донтцсон л байсан юм байлээ. Тэгэхээр та донтож хэлснээсээ хойш яг үн цэнтэй юугаа ер нь алдсан бай суглаанд? Би ч бол хувийн бизнестэй хүн байсан. Тэгээд яг донтож эхэлж байхдаа Кабанаас 20 саяыг гаргаад 10,000 төгрөгийн бүтээгдэхүүн 2,000-ыг аваад би 2,000 баримт уншуулсан. Тэгээд тэр үйлрэлд бол би нэг ч төгрөг хожоогүй. Тэгээд хүн чинь бас шар хор гэж байд юм байна. Ямар овоо ингэж бодоод би машина зараад би 2,500 юу авсан. Баримт. Тэгээд тэр үйлрэлд бас юу ч аваагүй. Гэхдээ тэр үйлрэл зогсчих байсан. Тэгээд л за одоо л яг машина аваад л би тоолмоос гарнаа гэд байраа зараад 15,000 баримт уншуулсан. Тэгэл бүгдийг алдсан да. Үнэхээр харамсалтай. Сайн байна уу? Ээж. Яна. Та зүгээр өгчээ. Чи харал та. Дахиад үннийг ирсэн байна шүү дээ. 50. Тавай гүнзгий амьсгаа аваа. Амьсгаа аваад гарлаа. Ингээ 50,000 болчихж байгаа юм уу? Уучлаарай чи. Юмны цанасаад мэдсэдэн шүү дээ. Таартаа. Инфляц нэмэгдэж Монголын ард иргэд амьдрахад Үгүй ээ. Яаж 50 байх юм? Бүх юмны үн өсөд хахад яаж амьдрах юм? Уурлаад яхав дээ гэчээ. Инфляц нэмэгдэж бүх юмны өсөж байгаа нь үнэн л дээ. Гэтэ витаминын вайбс ундаа өргөж үнээр барьсараа болсон. Ягаад гэвэл бид өргөж бодлоо авахчаа боддог. Вайвтаас босод бүх юмны үн өсөж чинь. Ингэж болохгүй шүү дээ. Та одоо л зөв ярьж байна. Wipes
Таны vibe нь санаатай болох. Vibes. Тэгэхээр гайсха таны одоо энэ хэцүү байдалд орсон ив баримтын суглаанд дах асуудал төсөл байдлын чинь талаар танай гэр бүл ямар хөө байр суурьтай байгаа? Ер нь тантай холбоотой байгаа юу? Ямар ойлгүй байх вэ те. Одоо ийм хүнтэй одоо хинч холбогдох вэ те. Одоо ерөнхийдөө нөгөө аав ээжийнхаа бас би байрыг барьцаан тавиад 500 баримт уншуулж ирсэн юм аа. Тэгээ бас боддоо ямар азар байрыг зарчаад бүр өчнөө баримт уншуулчаагүй. Хэрэг тэгсэн бол тэр хоёроо бас байргуу хоцроох байсан бэл азар тэгээгүй. Тэгэхээр Орслаар аха энэ нөгөө та юу хайгаад байгаа Ий баримт. Хүмүүс чинь нөгөө хаяа баримтаа уншуулахгүй хайчтیں۔ Гэтэ цөөхөн л дөө. Ах нь ерөнхийдөө бол өдөрт ядаж нэг баримт уншуулахгүй тэгээ шүн унтаж чадгаа байсан шүү дээ. Донтолж амар юм байна. Аа. Энэ аваа хогийн цаа бол хоосон баг шиг байна. Тийшээгээ явж үзт юм уу? Яха надад нэг баримт авч таах уу? Тэгэл та. Миний цүн хаана вэ? Баярлаа. Хүмүүс бас өгч ийн те. Яг өгнө л да. Гэтэ яг нэг 2000 төгрөний л баримт байна. 2%-аар бодох юм бол юу ч биш. Гэтэ 2000 төгрөнөөс 20 сая гэж хожиж магадгүй шүү дээ тийм ээ. За та энд өдөрт ер нь суугаад хүмүүс танд хэрэг баримт өгч ийн, их мөнгөний баримт энэ төр өгж ийн үү? За өдөр бүр ер нь янз янз л байдаг да. Гэтэ ямар ч тач би нэг зүйлийг мэдсэн. Иймэрхүү юм том моол юм дэлгүүр ч юм уу иймэрхүү газар өөрчлөж байгаа хүмүүс өөрсдөө нэг баримтаа уншуулдаг юм байлаа. Тэгээ ингээд зогсоо суугаа байж хахад өрөвддөг юм яад өгнө. Тэгээ эн чинь бас хүмүүс ч өөрсдөө нөгөө суглаанд хожихыг хүснэ бас бид нар чинь нэг буцаа олголтын 2% аваад байдаг шүү дээ. Тэрийгээ бүгд л авахыг хүсдэг. Тийм болохоор бас олдох нь ховороо. Гэтэ тэгээд өрөвдөд өгнө. Тэгээ ах нь бас тэгэл тэр 2% ер найддаг болсон да энэ суглаа гэхээс илүү. Тэгээ өчигдөр би буудалд хонсон. Тэрийгээ би 2% буцаа олголтоор нэг өдөр тансалж хонсон. Гэтэ энэ ахыхын энэ хүмүүс их гоё хүмүүс байгаа. Энд чинь одоо яг энэ ий баримтны доотлын QR кодтай адилхан нэг юм ирээн болохоор би бас нэг бэлгэдээд байгаа хүмүүстэй байхгүй. Энэ чимнаа надад яг сонирхолтой санагдаад зин та энэ тэгэхээр хувцас аваад ер нь ингээл явж идэг гэсэн үг үү те? Энэ чинь ахын доо хувцас биш. Ахт нь байгаа хувцсыг одоо энэ миний өмсчийн хувцас л. Энэ дотор яг юу байгаа юм болоо? Одоо миний хамаг идэгүрэнг байгаа шүү дээ. Энэ дотор одоо ингээд энэ үйлрэлд миний уншуулсан. Та камерлаа оруулж болох уу? Одоо энэ чинь ингээд энэ үйлрэлд уншуулсан миний бүх ий баримтууд байгаа. Одоо би энэ үйлрэлд ингээд ядтан болох юм бол энэчнээс би баталгаа болгож энэ байна гэж тэгжиж бас мөнгө төгрөгөө авах юм болоо гэж бодоод ер нь хадгалтын. Тэгээ ер нь нэг үйлрэлдээ доороо чинь нэг 1000-аас 2000 баримт уншуулчин тэгээд энэ дотор л хадгална. Энэ дотор л миний бүх ий төрөнг намайг буцаагаад энэ харан дөхнөөс дэшээ гаргах зүйлс байгаа л гэж ах нь найдаж явд юм даа. Ямар ч гэсэн эцсийн хүртэл ий баримтд бол ихтгэл найдвараа алдахгүй итгэж нугаас ихтгэл найдвараа алдчих болохгүй юм шиг байна те. Тин ч нэг баримт унцсан уу яа. Цаас байсан маань андуур арчиж. За энд юу н хэд хүртэл сууя гэж бодож байна хаа? Ахан тэгээ хийх ажил хэмжээнд байж л бай. 2% буцаа алгалтаар бол ер нь амьдрахад хүрлцэж гинөө таны хувьд маш их зүйлээ алдсан хүн шүү дээ. Тэгэл доромжлуулаад тэгэл амьдрал байж шүү дээ. За танд одоо ер нь найзууд гэж байгаа юу? Танд туслах боломжтой болов? Ахан найзуудтайгаа бүгдийг нь амьдралаасаа явуулсан дөө. Ер нь бол хүн чинь мөнгө олохын төлөө юу ч гэж худлаа хэлдэм байлээ. Тэгээ найзуудаа итгүүлж, өрөвдүүлж мөнгө салгахын тулд би аав ягаанаас арцсан гэдэл мөнгө авчдаг гэсэн. Тэгээд олон авар нэгэндээ гэж баригддаг юм байлээ. Одоо л ахт техно хооч байхгүй болсон. Тэгвэл одоо яг яа гэж бодож байна? За ах нь холоогоосаа өнгөрсөн хүн. Тэгээ ерөнхийдөө та дуусан шалтгаан над шиг ингэж олон хүмүүс суглаанд орж амьдрал алдаж байгаа бах. Тэнгүүд та битгий алдаасаа гэж хэлэх гэсэндээ ерөөхдөө та хайдаг дуудсан. Тэгээд та хэдийн амьдралыг өөрч чадах хүмүүс зөвхөн та өөрсдөө амар хэлбэр аргаар мөнгө олох гэж битгий хичээгээрээ амьдрал ч аягүй баялаг шүү. Нэгэнд алдсан гэд бас би бууж өгч болохгүй л гэхдээ тэгээд хичээндээ. За баярлалаа хаа. Би таныг нэг хувийнхаа зүгээс нэг сайхан хоолнд оруулж болох уу яг одоо? Болно шүү дээ. Начаа 20 цансаагүй гэн. Ахтаа бас ий баримтын давхар өгч болно шүү дээ. За та дөр хүлээж байгаарай.
За тэгэхээр үзэгчдээ бид өнөөдөр суглаанд бүх зүйлээ алдсан гэх иргэний дуудлагын дагуу бүтэн өдрийн турш ярилцлага авлаа. Тэгээд өөрийгөө хохирогч гэдэг байгаа энэ хүний хувьд хохирогч мөн үү биш үү гэдэг асуултын хариултыг үзэгч танд үлдээе баярлалаа. За хаа ямар хоол идмээр вэ? Оо ямар ч яахгүй. Тийш явах уу? Гац жоо үлдээд.